Жанжин сүхийн талбай түмэн олон цуглдаг их хөлийн газар. Эхэзэн ханан хүндлэн дээрлэхийн учир мянган монголчууд өнөөдөр Чингис хэмээн дуудахыг цээрлэж зөвхөн Жанжин талбай гэх хуучин нэрийг хэрэглэсээр байна. Өвдөцгийн нэрийг хэлэх явдлыг цээр гэж үздэг нь эрднээс уламжилж ирсэн Монгол ёс заншил. Энэхүү үсгэлэнтэй талбайд энэв жирийн ард иргэдтэй төдийгүй эрдэмтэн мэргэд ихэс дээдэс гадаа дотоодын зочид löөлөгчд алдарсуутай хинтэж тааралдаж мэднэ. Жишээ нь гэхэд л аваал нөхрөн дагалдан яваа эмэгтэйг танихгүй хүн ховор үзээ. Ялангуяа их спортынхан түүнийг дүүр сүрэнгийн хишгээг Монгол улсын түүхэн дуран сайхны гимнаст чигсэлтийн дотроос анхудагаан гав яатад дасгал жуулагч гэх алдар хүндэтэй цолыг 2013 онд хүссэн юм. Хишгээгийн их спортод хөл тавин алхаж орсон анхны дурсгалт газар нь биеийн төмний спортын ордон. Одоо ч энэ ордноо тэр албан хассан. Дүгэр сүрэнгийн хишгээгийн унсан газар угаасан усан Төв аймгийн Баян Чандман сумын их сүжийн ам хэмээх өвлжөө. Би өөрөө одоо 4-р ангид л анх хуучнаар бол одоо 3-р сургуулийн одоо нэг шороон тэр шороо таашаанд л одоо баахан охтуудыг л одоо гоцол тоглолтоор л ингэ шалгаж исэн. Би шалгаал одоо тэнд чинь манай нор багш байсан, Бэцэрэн даш дарга багш байсан, чагсал багш байсан. Эдгээр одоо нийтийн гимнастикийн одоо сонгодог одоо мастерууд ур чадвартай энэ багш нар маань шалгаж. Тэгээд тухайн үед одоо ингээл хоошоо гэдийгэл газар тулаалах юм хтүүд. Би хамгийн сүүлийн үнцэг зогсож байсан. Гэхдээ ингээд дуурайгаал гэдийгэл газар тулсан чинь болж байна. Өөрийгөө гайхал. Тэгээд босоод ирлээ. Дараа нь ингээд доошоо суугаад хүлээ салгаад суулаа. Тэр маань одоо шпагат гэдэг юм. Гэхдээ тэрийг хийчлээ. Тэрийг хийгээд тэнцчлээ. Дараа нэг хөлөө нэг хөлөө зогсоол өрөөсөн хөлөө ингээд дээш өргөл гараараа ингээд бариал ингээд тэнцвэр хийх дасгал хийлээ. Гэхдээ энэ 3 дасгалыг шалгад юм байна. Тэгээ шалгал эндээ тэнцчлээ. Би өөрийгөө гайхаад байхгүй. Би өөртөө ийм авьяастай гэдгийг мэдчихгүй өөрийгөө хөгжүүлэх тал дээр ч тэгэж ээж авмаар явж байсангүй. Тэгээд 40 жилийн нийтийн гимнастикийн одоо гоцол тоглолтод би одоо солистоор оролцож ингээд анх удаа би тоглосон байгаа. За тэгээд 5-р ангид 2-р 10 жилд байсан чинь спортын гимнастикад одоо секцэнд хүүхдүүдийг шалгаж авчаана. Тэгээ ангийнхаа нэг уян хатан нэг өндөр охин байдаг цэрэнг нугардаг. Тэр охинтойгоо хоёулаа за одоо хоёулаа хоцорсон юм чинь чи намаа дагаад яваад хоёулаа тэр спортын төвөрдний гимнастикийн секцэнд шалгуулъя гэд яваад орлоо. Тэгсэн заал нэг том цэлийсэн гой заал. Тэгсэн чи олон хүүхдүүд бэлдээ сургууль хийж байна. Тэгсэн нэг зөвлөлтийн эрэгтэй эмэгтэй багш нар нөгөө 40 жилийн гимнастикийн нөгөө нор багш маань хийлгэж байна. Тэгээ яваад шалгууллаа. Дохоо үедээ шалгуулахдаа би ямар байсан гэсэн чи нэг хөвөнтэй өмдтэй. Ээжийнхэн ойж өгсөн хар нэгэн хөвөнтэй өмдтэй хөл нүцгэн нуусан цамцтай ор шалгууллаа. Тэгсэн чи нөгөө нэг шпагат, моосгол, уян хатны дасгал хөл гарын юм өргөж үзэл, савуулж үзэл тэгснэ. За уран спортын гимнастик тэнцлээ авлаа. Зөвлөлтийн мэрэгжилтэн Суварова гэд Нина Суварова гэд багш байсан. Тэгээд энэ спортын гимнастикад анх удаа би 5-р ангида энэ хичээлийн шинжилт ингэж спортын төв ордонд анх секцэнд одоо шалгаж тэнцнээр одоо миний амьдралын одоо гараа эхэлсэн байгаа. Ийм үеийн хатан чанар хөдөлгөөний дэвсэл сэргэлэн совоод зан төр тэснийг тусны хэрэгжүүлэх чадвар тэг сайхан зүсрэ энэ бүхэн туршлагатай ярхай багш зэрэг хүмүүжүүлэгчдийн хар санхаарлыг өөрийн ихгүй хатсаа гэж. Яцхан хишгээ удалгүй бүгд наримт Монгол Ард улсын шигшээгийн гишүүнээр томилогдсон. Тэр нь 1962 хишгээ шигшээгийн гишүүн байх хугацаанд 10-р анги амжилттай төгсөж улмаар улсын багшин дээд сургуулийн бензмэрийн ангид ирсэн орсон. Хэрвээ тэр 2-р сургуулийн сурагч спортын гимнастикийн шигшээгийн гишүүн хишгээгч дуудуулж ирсэн.
Одоо улсын багшин дээд сургуулийн оюутан Шигшээгийн гишүүн гэж дуудвал болов. Хүмүүс түүнийг хараад яасан юм бэ гэж шагшин гайхацгаа. Хүүхэд насаасаа ингэж олон түмэнд хөндлөлнө гэдэг хүнд ховорхон тохиолдох газар шин. Шигшээ багт орохдоо би 1-р зэрэгтэй байсан. 8 дугаар ангида 64 оны 8 сард би анх спортын мастер эдийн хүнтэй цолыг хүртсэн. Шигшээ багт тухайн үед бол 1-р зэрэгтэй 550, спортын мастер 650 төгрөгийн салентай ингэж явж байлаа. Спортын гимнастикийн Шигшээгийн тамирч нар хишгийг 8 жил ажил зүйсний шударгаар түүний өөр ажилд тохон томиллоо. Тэр нь уран сайхны гимнастикийн дасгалжуулагч багш гэсэн цоошин оронтой байлаа. Тэгээ би одоо их нор багштай их баярлж явдгийн. Хөлийн минь одоо дөрөнд гарын минь ганцхан хөргөж өгсөн хайртай багштай одоо хязгааргүй хайртай. Тэгээд тухайн үед багш маань одоо үнний төлөө амьдралд одоо сургаж байсан буянтай багш л гэж үздэг юм да. Шигшээгийн анхны дасгалжуулагч Алтан гадар содонд нор багшигаа хишгээ өнөөхөр нь хүндлэн дээдэж явна. Монгол спортын гимнастикийн эрэгтэй эмэгтэй тамирчдын улсын шигшээ баг 1962 онд байгуулагдсан байдаг. 2 жилийн дараа буюу 1964 онд Япон улсын нийслэл Токио хотод зуны 18 дугаар олимпик болох учраас бэлтгэл сургалтыг эртнээс базаах хэрэгтэй гэж үзэж байсан хэрэгээ. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1964 оны дэлгэр сайхан зууны тэрний өдөр их наран улсын нийслэл Токио хотын 9 хонгосны буудалд Монголын баг тамирчид аяны дөрөө болтолж билээ. Энэ бол тамирчин залуусын хувьд төдийгүй Монгол улсын их спортын дөхөнд тодор бичигдэх чухал үйл явдал байсан. Олимпийн тоглолт гэх дэлхийн цараатай агуутан наадамд манай 21 тамирчин 6 дасгалжуулагч анх удаа оролцох болсон юм. Спортын гарамгай мастер дасгалжуулагч нар Японы телевизэд ярилцлага өгч байгаа торгон агшин. 51 жилийн тэртех энэ бичлэгийг хишгээ өнөөхөр нандигнэн хадгалж явна. Токиогийн 18 дугаар Олимпиад 93 орон оролцсоноос манай улс 81-р байранд орсон байдаг юм.
1968 онд Мехико хотод зохиогдсон 19 дугаар Олимпиадад Монголоос 16 тамирчин, 6 дасгалжуулагч, 2 шүүгч оролцсон юм. Монголчууд энэ наадмаас мөнгө медаль, 1 хүрэл медаль, 2-ыг хүртэж 2 тамирчин шагналт баяранд оржээ. Олимпиад оролцсон дэлхийн 112 орноос Монгол улс 28 дугаар байранд шалгарч байлаа. 1980 оны Москвагийн 22 дугаар Олимпиад дэлхийн 81 орон оролцож байсан юм. Энэ наадамд Монголоос 43 тамирчин, 8 дасгалжуулагч, 5 шүүгч явсан юм. Манай тамирчид 2 мөнгө, 2 хүрэл, шагналт 5 баярыг авч багийн дүнгээр 21-р баярыг эзэлсэн байна. Ийхүү өнгөрсөн зууны 70-аад оноос Монгол уран сайхны гимнастик бие даан хөгжих болсон түүхтэй. Анхны дасгалжуулагч угшаар хишгээг төмөлсөн бас л амьдралд ховорхон тохиолдох аз завшаа. Эдгүү түүнийг Монгол уран сайхны гимнастикийг үүсгэн байгуулагч үндэс суурийг тавигч гэж зүй ёсоор үзэж үнэлж дүгнэдэг юм. За биеийн тамирын спортын эвлийн төв зөвлөлийн 1971 оны 11 сарын 04-ний өдрийн 45-ын 147 дугаар тогтоолоор уран сайхны гимнастикийн спортыг Монголд хөгжүүлэх анхны дасгалжуулагчаар ингээд томилогдож ажилласан. Би эндээ их баярлж яадаг, их хувь заяатай, аз завшаантай одоо үйл явдал надад тогсон. За тухайн үед хурлаар ороод уран сайхны гимнастикийн спортыг, урлагийн гимнастикийг Монголд хөгжүүлэх одоо дасгалжуулагчаар дөрвсрэнгийн хишгээ томиллоо гэд тогтоол гарлаа. Тэгээд би одоо тухайн үед бол одоо Ишмаагийн дарга байсан. Орлагт дарга нь одоо дээд Цэрэндаш дарга байлаа. Цэрэндаш дарга дээрээ би орж ирлээ. Одоо дасгалжуулагчаар одоо томилогдсны дараа би танд нэг юм санал болгож хэлье. Энэ художественный гимнастика гэдэг чинь одоо уран сайхны гимнастик гэж нэрлүүл яасан бэ? Одоо тухайн үед бол урлагийн гимнастик гэдэг юугаар тогтоол гарсан байхгүй юу? Ингэсэн нарэ дээр юм шиг байна. Энэ маань өөрөө бүжиг хөгжмөнтэй ингээ холбогдсон ч гэсэн энэ бол одоо урлаг тал руугаа биш, спорт тал руугаа байвал арай энэ нэрэн зохимжтой юм, нэр том юм гэдэг саналыг хэлээд тэгээд уран сайхны гимнастик гэж ингээ тогтсон байна. Би бас энд их баярлдаг юм. За анхны дасгалжуулагч болгоод надад бол хүндрэлтэй юм их байсан. Цоошноор одоо 3, 4 дугаар ангийн охтуудыг уран сайхны гимнастикч уян хатан байх ёстой, өсрэмтгий байх ёстой, туранхай байх ёстой гэсэн ойлголтоор одоо шилжилт сонголтыг эхлээд би 50 охтуудаас одоо шилжилт сонголтыг хийж ингэж уран сайхны гимнастикийг одоо үүсгэн байгуулгын төлөө зүтгэсэн. Хишгийн өөрийнхөө авьяас билэг ур чадвар, төсвөр хатуужил, хичээл зүтгэл, нөрөх хөдөлмөр зүтгэлийнхэн хүчээр алдар гавьяатны игнэнд хүрч чадсан юм а. Хишгээ багшийн нөрөх хөдөлмөр хичээл зүтгэлийг Монголын төр өндөр үнэлж, ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн медаль, их Монгол улс байгуулагдсны 800 жилийн медалиудаар шагнаж байлаа. 2001 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 12 жилийн дараа буюу 2013 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан юм. Түүнчлэн алдарт ихийн одон, Монголын ард ичилсэн холбооны тус гар тогтнолын одонгоор Энгэрэ Белажи, спортын мастер хишгээ ардын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамирын спортын тэргүүний ажилтан, залууийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан цолтой зэрэгцээ Монголын гимнастикийн холбооны зөвлөх багш, Монголын эмэгтэйчүүдийн академийн академич. Энэ бүхэн түүний дуурсах нэрээ хишгээ багш уран сайхны гимнастикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 23 жил тасралтгүй ажилласан байдаг юм аа. Зөвлөлт орсуулсан гавьяат дасгалжуулагч Зотора 1974-75 онд Монгол төрж хишгээ багштай хамтран ажиллаж байлаа. Спортын мастер хишгээ Монголын баг тамирчдын дасгалжуулагчаар олон улсын уралдаан тэмцээнд 20 гаруй удаа оролцож, шүүгчээр мөн 20 гаруй удаа ажилласан байдаг. Үүний зэрэгцээ мэрэгжил дэвшлүүлэхээр Болгарт 2 удаа, Орост 1 удаа явж ирснийг хэлэх учиртай. Хишгээ мэрэгжил дэвшлүүлэх хугацаанд Болгар улсын хөдөлмөрийн баатар уран сайхны гимнастикийн дэлхийн 3 удаагийн аварга Мария Гиговатай танилцж хамт нөхөд болж байсан түүхтэй. Түүнд
уралдаан тэмцээний шагналыг гардуулах, төрсөн өдрийнх нь баяр турлцах ховорхон боломж хишгээ багшд олдж байлаа. Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга зөвлөлт холбоот улсын Гавьяа тамирчин хожимон Оросын холбооны улсын Думын депутатаар сонгогдсон ажиллаж байсан Карпухановатай бас л эртний танилуд. Зөвлөлт холбоот улс Оросын холбооны улсын алдартай тамирчин ТВ дэлхийн олимпийн аваргууд Экшидүү Назмутдинова, Розалия, Альфия, Лилия, Эльмира дөрөвтэй хишгээ бас л дотны найз нөхдөд. Дэлхийн 2 удаагийн аварга Галима Шугурова 1983 онд Монголд багийн ахлагчаар ирж тамирчид оролцуулж байсан. Олимпийн олон аваргыг төрүүлж байсан дасгалжуулагч Штурбаус Монголд ирж уралдаан тэмцээнүүдэд оролцож байсан юм а. Дэлхийн алдар тамирчидтай анд нөхдүүд болно гэдэг хэн бүхэнд тохиолддог завшаан биш ээ. Хишгээ багш өсвөр үеийнхэнд бас бие бэлдэр гоо сайхны хүмүүжил олгох спортын өндөр зэрэгтэй тамирчид, багш, дасгалжуулагч мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн эрдэм чадал авьяас бэлгэн зориулж ирсэн юм. Түүний шагнараас докторийн зэрэг хамгаалсан тамирчин 3, олон улсын шүүгч 7, олон улсын хэмжээний мастер 7, спортын мастер 42, спортын дэд мастер 20, спортын 1-р зэрэгтэй тамирчин 100, улсын шүүгч 26, дээд боловсролтой багш дасгалжуулагч 1200 гаруй төрөн гарчээ. Хишгээ багш 1986, 1991 онд Монгол улсын оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байлаа. Монголын уран сайхны гимнастикийн бүхий лололт амжилт түүнтэй холбоотой гэж спортынхан үздэг байна. Монголын тамирчид нөхөрлөл, Азийн тоглолт олон улсын тэмцээнээс алт 6, мөнгө 2, хүрэл медаль 6, спорт аэробикийн төрөлд 3 алт 1 мөнгө медаль авч байлаа. Хишгээ багшийн их сургуулийн биеийн нэмрийн дээд сургуульд 10 жил багшилсан юм. Энэ бол эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, сурах хүчиг, гарын авлага зэрэг оюуны бүтээл төөрөөл ундрсан бас л хөдөлмөр зүтгэлийн дурсамж дүүрэн он жилүүд байсан. Тэр 1973 онд уран сайхны гимнастикийн тэмцээний дүрм, 1975 онд зэргийн нэгдсэн англи бол зэргийн хөтөлбөрт дасгалууд, 1976 онд уран сайхны гимнастикийн нэр томьёо, 1977 онд уран сайхны гимнастикийн хичээлүүд, 1997 онд уран сайхны гимнастикийн спортын гарын авлага, 1999 онд уран сайхны гимнастикийн заах арга зэрэг ном бичиж нийтийн хүртэл болгосон юм. Түүнчлэн Баасан Дамба Норлохоо нартай хамтран 2 дугаар сурах хөвчөг. Хишгээ 2011 онд олон улсын уран сайхны гимнастикийн тэмцээний дүрмийг орчуулан гаргасан одооч багш дасгалжуулагчдын ширээний ном болсон хэвээрээ байна. Бэн тэмрийн дээд сургуульд багшилж байхдаа гимнастикийн хичээлүүдийн хөтөлбөр стандартчлалыг шинжилэн боловсруулж, биечлэн хэрэгжүүлж байсныг хамтран зүтгэгч нар нь өнөөдөр ч дурсан ярилцсуна. Хишгээ гимнастикийн танхимд ахлах зэрэглэлтэй багш өгөөд магистрийн цогцолтоос сараар холдвол үгүйлэн үгүйч санч зүүлээд ирдэг байсан онгон зүрхнийхээ толтонэсэн оюутан ахуйн нүхтөө мардахгүй